За, сайн байцгаана уу? Радио Хаус 89.7 хайртай олон нийтийн соёлын хөтөлбөрөөс ард ирээдийнхаа одоо мэдлэгтэн тусал нэмгээр болох үүднээс эмч нартай подкастыг хийж байгаа. Тэгээд цаг зав зарцуулан ирсэн хоёр эмчтэй маш их баярлалаа. Би хоёр зочноо танилцуулъя. Одоо хашаа эмчигч баг мэддэг болж байгаа байлгүй дээ, тий. Зүрх судас цэжний хөндийн мэс заслын эмч Хашчулуун, хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий мэс заслын эмч Чин Зэрэг хоёртой ярилцах чинь. Тэгээ бид 3 сая ингээл яриад байж л хашаа эмч сая хагалгаанаас ингээл ирсэн. Та бас ажил дээрээсээ шууд ирж дээ. Би ер нь бол та нарын үе гараад ирлээ шүү л гэж ярьж байна. Одоо ингээд баг сургуулаа төгсөөд 10 гаруй жил эмч хийчихв. Тий. Ер нь бол бид нар бүгд ер нь бол 10 гаруй жил болсон. Та нарын үе бол одоо эмч дээр эзэлж байгаа юм байна дөө. Тий, ер нь бүх эмнэлгүүдээр л ер нь манай үеийнх нь л дийлэх нь харагдаад л ах шиг байна. Тий. Янз бүр л байгаа л та. Та өнөөдөр хагалгаатай юу? Тий, хагалгаанд орчоо гараад ирсэн өглөө. Додны хорт автар. Тэгэлэг. Ингээд уучлаар за та. Өдөрт ер нь хэдэн хагалгаа? Төлөвлөгөөтөөр төлөвлөгөөр. Манайх болохоор яг одоо дийлэгтэй хорт тавдрын хагалгаанууд ордог учраас эмч бол 1-2 хагалгаанд л орж амждаг. Үнэхээр яралтай дээр байх юм бол бас нэмэлтээр үдээс хойш орой доорох тохиолдлууд байдаг. Та нар гоё л доо хэлтэй устай тэгээ үргэлж өөрийгөө ингэж хөгжүүлж явж байгаа. Тэгээд улам сайжраад маш хурдан хугацаанд та нар бол үнэхээр ингэж гоё эзэлж байгаад би туйлын баяртай байгаа да. Яг та нарын үеийнхэн ч тий. Тэгээд би ийм ярихсан. Өнөөдөр бол сая ингэ хэллээ. Хотоордны хорт тавдрын хаалгаанд орж ирээд гарлаа гэж байна. Одоо жишээ нь бид нар бол шүү дээ тий. Урьдчилан сэргийлэгч байд юм уу? Жилдээ нэг хотоодоо нэг дурандуулах, дээр доороосоо дурандуулдаг тий. Тэгэл зөндөө бид нар энийг зөндөө сонссон. Тэгээд хэрэгжүүлж байгаа хүмүүс ч байгаа бах, хэрэгжүүлэхгүй тэгээд хайж байгаа хүмүүс ч байгаа. Одоо шүү дээ тий. Одоо хүмүүст одоо сургамжтай байх үднээс гурлаа. Яг юм тодорхой юм нөхцөл байдал дээр кейс дээр ярилцвал илүү хүмүүс ойлгож аваад ингэдэг бах тий. Тэгэхээр хашаамч асуулт асуух гайлбарт гинэ л. Гэхдээ яг ер нь бол би ингээл харж байгаа юм. Яг түрүүний хэлсэнчлэн одоо юу гэдэг ер нь бол бид нэг яг уруугаар нь яриад үзье гэж. Жишээлбэл хагалгаа хийж байгаа. Ямар хүмүүст хагалгаа хийж байна? Тэ? Ямар хүмүүст яагаад хагалгаа хийж байгаа? Энийг яаж одоо онцлох эсвэл энэ талаар хэдүүлээ ярилцсан. Эрэгтэй хүмүүс их байна уу? Эмэгтэй хүмүүс их байна уу? Ямар хүмүүс их ирж танд хагалгаанд ороод байна гэдгээс хэлж байгаа юм биш үү? За. Тий, ер нь бол манай хорт тавдар эхлээд ярихад бол ер нь ялангуяа хотоодны хорт тавдар одоо миний мэргэжлийн чиглэлээр ярихад бол дийлэгтэй ер нь энэ бол насны хүчин. Нас өндөр болгоцсон та хорт тавдар үүсэх одоо тусах эрсдэл өндөртэй л гэж. Тэгээд дийлэгтэй болохоор ер нь бол дандаа манай одоо хавдар судлалын үндэсний ялангуяа манай засагт бол дандаа хожуу үеийн хавдрууд их ирдэг. Хожуу үе гэхээр хүмүүс дандаа нөгөө оншоо дандаа хоцорч 1-2 жил болчоод онцлогддог. Эсвэл мдээгүй байгаад өмнө хотод өвддөг байснаа мэдээд дурандуулсан хэрнээ эмчилгээгээ дутуухдуу хийлгээ хайчдаг ч юм уу. Ингээл нэг 2 3 4 жилийн дараа дурандуулахад хавдар болсон байх жишээ. Тэр нь хожуу шатнд буюу одоо нөгөө хожуу шатны хавдар яагаад ийм хожуугээ бид яриад байгаа гол шалтгааныг бол ерөөсөө л таны хагалгааны дараа бүрэн эдгэргээд одоо урт удаан амьдрах хугацаач богино л гэсэн үг. Хавдар дахих эрсдэлтэй болно гэсэн үг. Тэгэхээр л бид нар эрт үе онцлох шаардлагатай, бидэд урьдчилан сэргийлэх хэрэгтэй, эрт үедний илрүүлэх шаардлагатай гэдэг нь ийм чухал. Одоо Япон гэхэд л одоо яагаад 90-д наслаад бид нар хорт тавдрын өвчл бүр их баг. Солонгос бүр их баг манайхыг бол. Яг нөгөө их хэрэглэдэг учраас. Тий. Яг амьдралын маяг тий тэдний одоо жишээ нь дээр нь хорт тавдар үүсэх тэр одоо жишээ эрсдэл бүлгийн бүх одоо нөхцөл байгаа байхгүй одоо чинь удам зүй тэгээ дээрэс нь одоо нөгөө хэрэглээ тамхины хэрэглээ өндөр архины хэрэглээ бас өндөр шүү дээ тэд нар ч. Тэгээд амьдралын хэм маяг давсны хэрэглээ тий аж ахуйн амьдрал гэр бүлийн одоо жишээ нь хамгийн миний гоё хэллэх туртай зүйл бас гэр бүлийн одоо тэр орчин ах үе яаж одоо тэд нар хор тавдар тусаж байгаа нөхцөл нь энэ гэр бүлийн одоо жишээ нь соёл гэр бүлийн одоо амьдарч байгаа тэр хоол идж байгаа тэр нөхцөл байдал тэр их чухал. Яг зуршил. Тийм. Энэ болгон чухал. Тэгээд тэгснээр нөгөө Япон улсын хүн ам болохоор эрт илрүүлэл илүү 90-100 наслаад байгаа байхгүй гол нь. Хаалганд ороод байгаа юм байна. Хаалганд ороод байгаа. Сас туулах эрт үедээ бол онцлогдоод эрт үеийн имчилгээнүүдэд ороод яваад байгаа. Эсвэл ер нь бол гадны Солонгос Японд бол хожуугийн хавдар гэдэг бол ойлголт маш бага.
Өөрөөр манад 80% хожим үед онцлогдож байгаа бол баг ойролцоогоор Япон Солонгост бол 80% эрт илрүүлэгтэй байгаа л гэж ойлгож байна. Энэ нүгээр л ялгаатай. Одоо шилбэл ингэж насны хувьд шилбэл одоо сайн хэлдэ шүү дээ. Нас ахих тусмаа яаж юм гэхээр хавдар ихсэд байна гэдэг. Тэгэхээр хэрвээ тхих юм бол юу гэхээр манай монголчуудын хэнэггүй зан гэж ярьдаг те. Тэгэхээр юу гэдэг тэр нь их байна гэсэн үг. Тийм. Ер нь бол хэнэггүй зан байхаас гадна нөгөө яг эмнэлэгт үзүүлэх тэр одоо чинь төгшөөд гэж юм уу те. Одоо чинь хотоодны сая дуран гэж ярьтлаа гэхэд хотоодны дуран эхлэхээс айдаг одоо айх эмгэг ч юм уу те эмчи халаад хардаг тэр эмгэгүүд одоо хүртэл байсаар байгаа байхгүй хүмүүс дурандуулыг тулгахгүй дурандуулыг гэхээс айдаг шалгаан хийхээс айдаг гэл тэгчээд одоо болохоор тийм одоо яг эрүүл мэндийн мэдлэггүй байж байгаа л яг тийм шинжилгээнүүдэд орохгүй тэрийг хайцсан хотоод нөвддөг амнаас ивгүй өнөртөг цээж хашуу өргөдөг ийм зөөр байсан мөртлөө би зүгээр. Тэгээ нөгөө бидний нөгөө бас дээр үед ярьдэн шүү дээ. Чанга биетэй гээл те. Яг үндэ бол чанга биетэй гээл яваад идэг хэрнээ. Аль дээр өвдөөл ингээл зөөврлал ингээл тэрийг төвчээл явсараа л өдий зэрэгтэй. Одоо хожуу шатна. Ойлголоо. Чин зэрэгч ийм үү? Энэ зүгээр ингээ гадны мэдээзтэй ингээл уншиж яхад би зүгээр өөр оронд бас яадгийн сайн мэдэхгүй байна тийм. Жижиг юм капсулын юм залгаал ингээл ходоод энэ төр чинь харчдаг болсон дуранддаг болсон гэсэн тийм мэдээ яваад байдаг. Тэр одоо Монгол байд юм уу? Эсвэл тэр мэдээ худлаа юм уу? Ер нь бол тэр бол зүгээр яг туршигдаад хийгдэжсэн хийсэг газрууд гол нь тэр чинь өөрөө юу гэвэл хожуугийн хавдруудад л илрүүлэх боломжтой. Дуран яг мэрэгжлийн эмчнэр өөрөө яг тэр сасдуудын ингээд дурандаад харахад тэнд эрт үеийн хавдрыг ялгах одоо туршлага гэдэг бол тэр дурангийн эмчийн одоо чадвар дээр үндэслэгддэг. Тэгэхээр ер нь бол 100 хүн ингээд дурангийн эмчнэр ярьдаг байхгүй 100 хүн бид одоо хавдрыг хотоодны хүнийг дурантлаа гэж бодоход бид нар бас 40-50 хүнийг хавдартай эрт үеийн хавдартай мөртлөө алдах эрсдэлтэй байдаг. Ийм судалгаа байна. Тэгэхээр японочууд өөрсдөө бас тэрийг судлаад ер нь бол дурангийн эмч хэдий чадвартай байсан ч гэсэн эрт үеийн хавдрыг салтыг ялгаж хараад тэндээс эд авах. Эд аваад онцлох гэдэг бол өөрөө бас одоо тэр дурангийн эмчийн одоо чадвар. Тийм учраас алдах тохиол бас байдаг. Тэгэл алдлаа гэхэд жилийн дараа дурантлаа ингээл хавдар бол аль дээр үүссэн байх тохиолдол бас мэрсэр байдаг. Тэгэхээр тий саяны хэлсэн нөгөө тийм дуран гэхээр энэ бол бүрэн одоо тийм одоо мэдрэг чанар өндөр биш гэсэн үг. Ер нь бол. Ер нь одоо ингээд юу гэдгийг зөөр илэрлээ гэдэг маань одоо шилбэл би юм л ахгүй. Хүн өвдөлт өгнө гэдэг бол ямар нэгэн байдлаар сигнал өгж ийн гэсэн үг шүү дээ. Төв мэдрэлийн системд тархинд ямар нэгэн одоо юу гэдгийг за ямар нэгэн болохгүй шүү. Тэ цээж гашуу өргөх ингээл бүх одоо ингээд симптом гэж ярьдаг одоо зөөрөд өгөөд эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр одоо шилбэл тим цээжний зөөр юм уусгүй бол одоо яг хотоод нар ингээд цанхаагч гэдэг юм энэ зөөр өгөөд ингээд явхад ер нь хавдар хэр хурдтай явдгийг. Одоо чи би хэлгээд нэг тийм одоо хотоод өнөөдөр одоо дурандуулаа гэсэн дараа жилийн үдий тэгэхэд одоо энэ стейж рүүгээ би одоо сүүлийн шат руугаа ордог уу хожуу үеийн хавдар руугаа ордог эсвэл хэр удаа явдаг. Ер нь бол хотоодны үрвсэлтэй хотоод яг анх бол мэдээж янз бүрийн үрвсэлгүй байсан байгаа тий. Тэгээд энгийн одоо ямар нэгэн өвчлөлгүй хотоодоос хор тавдар шилжих хугацаа л өөрөө баг 30 40 50 жил үргэлжилнэ. Одоо хүүхдээс одоо ахуулаад ер нь бол 40-с дээш наснд л дийлэх хор тавдар тохиолдно. Одоо манай жишээ нь хагалгаанд орж байгаа насыг дунджиг харахад 60. Тэгээд юу гэсэн үг гэвэл ерөөсөл энэ үс хугацаа ч их удаан. Эхлээд хотоодны үрвсэл үүснэ, хатангаршилд өөрчлөлт өгнө. Тэгээд дисплази буюу эмгэг өөрчлөлтүүд өгнө те. Энэ эмгэг өөрчлөлт нь баг одоо дисплази их дисплази дээр өгөөд тэгэл хор тавдар шилждэг. Ийм одоо хугацаа байгаа. Тэгэхээр ер нь бол зүгээр залуу наснд хор тавдрууд бас тохиолдож ирлээ л да. Жишээ миний тохиолдолд гэвэл 18-тай хамгийн бага нь болохоор 18 настай охин хожуугийн хавдартай. Ингээд хотоодын бүх хэсгийг хамарсан хавдар. Ингээд тайралт хийсэн ч гэсэн одоо яг тийм хожуугийн хавдар бол амьдрах магадлал 1 жилийн дараа дахилт өгөх эрсдэл маш өндөртэй. Мэдээж жилийн дараа дахилт өгч байгаа. Дийлэхтэй. Тэгэл одоо нөгөө амь насны асуудал яригдэн штеп. Тэгэхээр ийм залуу хүмүүс яагаад одоо 20 манад бол 20 хүрэхгүй хүн тийм одоо эрт үедээ нөгөө 20-оос нөгөө 40-с доош насны тохиолдож байгаа залуу хүмүүст. Тэгэхээр ийм насны хүмүүс яагаад хор тавдар хотоодны хор тавдар ялангуяа үүсэж байгааг бол ерөөсөө гений өөрчлөлт. Бид хотоодн дээр болохоо судлагдсан ген бол CDH1 гений мутац. Удамшлын мэдээлэл агуулгадж болно. Удамд одоо аав нь хавдартай бол хүүхэд бас хавдартай байж болно.
Манайг энийг бол одоо бол яг 100 илрүүлэх шинжилгээ одоогоор орж ирээгүй байгаа. Гэхдээ тийм CDH1-ийн Катрин гэдэг ураг байдаг. Тэндээ холбоотой одоо залуу наснд тохиолдох эрсдэл бас байдаг. Тэрнээс залуу наснд тохиолдно гэдэг нь өөрийнхөө амьдралын маягт одоо саяны 18 настай охин амьдралын маягаар хавтар тусч ийн үгүй юу гэвэл арай өрөөсгөл асуудал. Гений л юм байна те. Удамшлын л асуудал байгаа юм байна те. Тий. Тэгэхээр ер нь тэгэл бүгд л одоо сайн ходоодол жилдээ нэг сайхан дурандуулаад яаж ч байсан айцтай байсан ч хамаагүй одоо тэгэл дурандуулал байж их юм бол нэг хэднэ илүү наслах гал шүү дээ. Тийм би хэлэхдээ юу хэлэх дуртай вэ? Ер нь 20 эдтэй оюутнууд ч юм уу нэг удаа дурандуулаад үзэх хэрэгтэй. Тэгээд ер нь өөрийнхөө хотоодыг өөрийнхөө эрхтнийг ямархуу байгаа нэг үзүүлэх хэрэгтэй. Тэгээд анализ хийгээд одоо өөрийгөө ямархуу байдалд байгаа өрөвсөлттэй юм уу те? Өрөвсөлттэй бол тэрийг эмчилгээ хийгээд одоо сайн дараа хяналтаа сайн хийлгээд ингээд явах уу те? Эсвэл эрүүл үйл 5 жилийн дараа ч юм уу те яг нас 40-оос дээш наснд болчоод дурандуулаад эхлэх юм уу? Үгүй гэдэг өөр мэдээ тавьсан дэр. Тэгэхгүй бол нөгөө бид нар ч нөгөө хотоодоо хогийн сав шиг ингээл те янз бүрийн хаал хэрэг чинь одоо бидний одоо нөгөө төв одоо хотчих ийм үзэгдэл ихвчлэн байгаа учраас гадуур хооллолт амьдралын маяг тэгээ бидний лавсны хэрэглээ бусад дэлхийн орнуудаас ямар өндөр байдаг вүлээ те. Тэгээ дээрэс нь магадгүй бидний хэрэглэж байгаа ус одоо хэд тийм металл те хатуулга бодис их агуулсан байхыг үүсэхгүй байдаг. Тэгэл олон хүчин зүйл байна. Дээр нь мэдээж одоо энэ нийгэм шиж байгаа учраас стресстэй. Стресс эндээ холбоотой бас хеликобактер байна. Энд дэр нэг юм хеликобактер гэдэг. Тэгэхээр бид нар юу гэдэг вэ? Яг ходоодны хавдрын хамгийн чухал юм нь юу гэдэг хеликобактерээс асуудал үүсчихэд байна гэдэг тийм. Хеликобактер гэдэг зүйлийг одоо судалгаагаар ингээд хаваад үзэх юм бол хеликобактер бол ерөөсө хүнд буюу эхнэр нөхөр хоёулаа бие биендээ одоо мэдээж одоо үнсэлцэх гэдэг юм ингээд энэ замаар халдах хэрэгтэй гэж ярьдаг. Гэхдээ яг үнэндээ бол одоо тэр маань судлаад үзэхээр үгүй ерөөсө биш юм байна. Одоо юу гэж хэлэх гээд нэхлээр эхнэр нөхөр нь одоо хеликобактертай байх юм бол эхнэр заавал хеликобактертай байх хэрэгтэй биш. Нэг хоёрдугаарх нь юу гэхээр хавдрынхын асуудлын хамгийн чухал өсөд одоо юм нь болохоор хеликобактер гэдэг байна. Тэгэхээр хеликобактер гэдэг зүйл яаж дамждаг юм бэ? Ер нь бол дандаа ахуйн замаар тий хэрэгжилж байгаа АЕ5-г тэгээ бидний хэрэгжилж байгаа одоо чинь манайхан чинь одоо баг байхад л бид нар чинь нэг шилдэ ундаа амаараа очиад дамжуулаад уудаг шиг эсвэл нөгөө аав ээж нь хүүхэдтэй амандаа хийж бүлэцүүлж байгаа л өгдөг тий. Ингээл би биэнд нөгөө гэр бүлийн одоо ахуйн одоо цамаар ингээд хүүхдтэй өгөөд байгаа байхгүй. Тэгэхээр энэ судалгаагаар бол манай Монгол орны хүмүүс 80% хеликобактерийн халдвартай. Чинь хөгжингүү орны өвчин гэж байгаа байхгүй. Хөгжингүү орны хүмүүст хеликобактер их байдаг. Тэрнээс Америк, Африк ч юм уу те Европын орнуудын хүмүүст бараг байхгүй. Тэгвэл энэ юу юм бэ л да. Хүний амьдралын чанартай бол зайлшгүй бол холбоотой бол явчих чинь тий. Тэгэхээр одоо жишээ нэг манай дээр үед байдаг нэг амар үнэртэй маарал заарлаараа аяг маяг гарцаал өгдөг тий. Эсвэл ингээд тэн дээр ингээд бактери үржээд байгаа юмнараа л бид нар аваад байна л гэсэн. Тэгэхээр бид нар юм илүү бактеритай илүү заван орчинд амьдраад байна л гэж ойлгож ер нь баг болох байхаа тийгүй юу? Тий, ер нь бол хөгжиж байгаа орны нөгөө халдвар واخгүй юм чаа. Тэр одоо энэ олон ресторанууд, энэ хоолны газрууд энэ төр бол тэр хеликобактер ариутгагч нөгөө АЕ5-ыг ариутгагчтай тийм заавал юу одоо жишээ нь цорилуулах хэрэгтэй тий. Тэр олон хүмүүс хоолж байгаа, тэр олон хүмүүс АЕ5-ыг угааж байгаа юм бол заавал тийм машинаар цэвэрлсэн байх ёстой ч гэдэм үү. Тиймэрхүү шаардлагыг бол заавар л юм байна. Тэгвэл одоо яг хөгжингөө орон гэдэг чиг манайх ороод явчихж байгаа учраас тий. Мэргэжлийн хяналт гэдэг газарт ч одоо тэрийг орж ирэх хяндаг байх сайн л. Хеликобактер ч өөрөө хор тавдрын канцерог ер нь бол хор тавдрыг үүсгэгч хамгийн том хүчин зүйлийн нэг ходоодны ялангуяа. Тэгээд дээрэс нь одоо хеликобактертэй хүн 97 хүний нэг хүн тутам хор тавдарт тусах эрсдэлтэй. Хеликобактерик хүн бол 700 бараг 50 хүний нэг хүн гэж байгаа байхгүй. Тэгэхээр хэд дахин бараг 10 дахин их байгаа байхгүй. Хеликобактертэй хүн хор тавдарт тусах эрсдэл. Аму жигнэг. Сахарын агуулмж маш бага. Транс тус агуулаагүй, хүнсний нэмэлтгүй зохицуулах үйлчилгээтэй. Таны эрүүл мэндэд. Ер нь бол одоо шилбэл ингэж за хавдар окей. За хавдар бол тусч ийн гэдэг жаа. Би ч өөрөө одоо юу гэдэг нь цэжний үндийн хавдрын хаалга хийдэг. Улаа ч муушгины хавдраа дуран голтын хавдрын хаалга шим дурангаар ингэ. Тэгэхээр яадаг вэ? Би бол нэг юм хэлдэг байхгүй юу? Хүнд хавдар байна гэдгийг хэлж байгаа. За өнгөрсөн 7 хоног шилбэл би нэг кейс дээр өнөөдөр хүнээ гаргаж байгаа. Хавдар байна хэлээ гаргаж байгаа.
Гэхдээ нэг баяртай мэдээ нь юу гэхээр хавдар гэдэг зүйл бол айх юм биш. Би бол өөр хэлэх дуртай. Тэр нь яаж юм гэхээр хавдар гэдэг нь ерөөсөө хүний айлах зүйл бол биш. Гэхдээ энэ юу гэхээр эрт үед байх тусмаа эвдэрх одоо юу гэдгийг эдгэрэх магадлал нь өндөр байна гэсэн. Нэг үгээр хэлэх юм бол 100% байлаа гэж бодоход эхний үеийн буюу эрт үеийн хавдар байх юм бол яах нь гэхээр ерөөсөө эдгэрэх магадлал 99.9% байх боломжтой. Энэ маань ингээ яваад их тусам улам удаашрдаг. Тэгэхээр одоо юу гэж ирэх гээд нэхлээр хеликобактертай байна. Хеликобактертай бол хавдар байх магадлал өндөр юм байна. За ингээ хавдартай байгаад ийм байгаад ингэх юм бол жишээлбэл жил болгон дурундуулаад явж байгаа тийм. Жилийн болгон дурундуулаад явж байгаа чинь эмчийн хяналтанд дор ингээд явж байгаасан зарим тохиолдолд яах нь үзэгдэхгүй байх магадлалтай байдаг. Жишээлбэл өөрт ч одоо жишээлбэл ирж байгаа хүмүүсээс хэдэн үн одоо амбулатороор үзүүлж байгаа хэдэн үн нь хорт хавдар гэдэг оншийг сонсож байгаа бай. Хавдар дээр чинь манайхс 7 хоногоор яг амбулатороо ээлжилж үзтий манай тасаг. Тэгэхээр би 2-7 хоногийн өмнө амбулаторт суусан. Тэгээд ажиглалтаар болохоор ер нь бол өдөртөө нэг 4-5 хорт хавдар бол онцлогдож байна. Яг манай одоо тасаг дээр ч юм уу тий. Ходоодны хорт хавдар. Тэгэл яг санахад бол би эхний даваа гараг байсан. Яг ингээл тэр 5 үний нэг 2-3 нь юу ч хийх боломжгүй. Аль дээр одоо нөгөө хагалгаа их бусад имчилгээ даах чадваргүй болцсон. Эргэтэнлэг олон эргэтэнлэг үсэрхийлсэн. Тэ хөвлөд дотор тэгээд үсэрхийллээс болоод тусчсан. Карцин мотоз гэж бас хэлдэг хавдрын үсэрхийл хөвлөд цацсан. Ийм байдалтай хүмүүс бас мэрсэр зөндөө байна. Бид нэр яг одоо уучлаарай одоо тэгээд бидний хамгийн гол юм бол жил болгоно л ходоодоо дурандуулж үзүүлэх үү. Одоо энээс өрчлөн сэргийлэх. Одоо би ингээд сонссон чинь бүр ингээд бүр хачин болчихж байгаа байхгүй. Ингээд өдөрт 4-5 хүн ингээд ингэж ийн гэхээр надад бүр амар харамсалтай баг. Ямар ч имчилгээгүй гэдэг үг сонсох бол бүр үнэхээр хэцүү. Тэгэхээр одоо яах вэ? Бид нэр яах ёстой? Яг бүрэн имчилэгдэх боломжтой. Тэ? Эрт үедээ болон яг дунд хож үедээ ч гэсэн имчилэгдэх боломжтой. Гэхдээ нөгөө эднэрээс яаж сэргийлэх вэ гэдэг ингээд бодохоор ер нь бол мэдээж амьдралын маягаа өөрчлөх хэрэгтэй. Тэгээ хөдөлгөөнтэй бай, тамхи татах, тэгээ арих уух юм юугаа багасгах, стандартууд давс нэрлэе гэл олон хүчин зүйл байгаа. Дээр нь бас миний зүгээр боддог зүйл бол хүн ингээд дурандуулчаад эмийн имчилгээгээ хийлгээд тэгээд дараа хяналтаар сайн явах хэрэгтэй. Жишээ нь ийм судалгаанууд байдаг жишээ нь ходоодны дурандуу ходоодны үрүүлсэлтэй боллоо тий 3-4 имчилгээ хийлээ. Ер нь бол үрүүлсэл гарлаа одоо PPI буюу бидний мэдгээр омопразол ходоод хамгаалах юм хэрэглэсэн хорт хавтад тусах эрсдэл 30-40% буурдаг. Нэгсэндээ заавчлаарай одоо ходоод хамгаалах юм хэрэгэлсэн хүн ходоодны хорт хавдар тусгаас 30-40% бас сэргийлдэг. Хэдэн хувь сэргийлж байгаа юм? Тэр хэдэн хугацаанд сэргийлж байгаа юм? Энэ уулаа гэхээр хугацаа гэдгийг нь бол одоо шууд хэлэх боломжгүй. Саяны хэлсэн л нэг 30-40 жил 20 жил гэдэр байгаа шүү дээ. Тэ? Нэг ухт уу? Би ингэж асууж байгаа асуулт нь энэ. Одоо сэргийлж энэ ходоод хамгаалах юм хэрэглэх юм бол ходоодны хорт хавдар тусгаас сэргийлж ийн гэж юм те 20-30% ч юм 30-40% сэргийлд юм байна. Тэгэхээр ходоод хамгаалах имийг тогтмол хэрэглэх ёстой гэсэн үг тэгэхээр тогтмол хэрэглэхгүй. Одоо бас эсэргээр нөгөө хор эмчи өөрөө хор болдог. Одоо имийг ялангуяа тийм ходоод хамгаалах имийг 2 сараас дээш хугацаанд үүсгэхэд өөрөө ходоодны хатан гаршил үүсгэдэг. Манайд болохоор яг настай хүмүүс яг энэ омопразол, пантопразол гэдэг энэ юмнуудыг яг юу хоошиг иддэг хүмүүс их байдаг. Тэгээ байн ходоод нь сонио өргөдөг, эвгүй өргөдөг, зээш хашуу өргөдөг. Ингээл зөөвөрлсаар байдаг. Нөгөө имийн буруу хэрэглээтэй хүмүүс их байдаг. Тэгээд яг энийг эмчийнхэн зөвлөгөө дагаад тэгээд нэг сар 2 сар уучаад дараад нь ингээ хяналтаа хийгээд хоолны дэглэмээ бариад явахгүй. Манайхан бол хаамаагүй замбраагүй хэрэглээтэй. Тэгэхээр энийг нөгөө зөв хяналтаар зөв эмчилгээний зарчмаар хэрэглээд ингээд явах юм бол даа магадгүй одоо хорт хавдард мэдээж тусах эрсдэлтэй хүн байлаа гэж бодъё л та тэр имийг хэрэгжилээ гэж бодъё. Магадгүй тэр хорт хавдар тусах эрсдлээ хэдэн жилээр хойшлогдож байгаа. 5 жил магадгүй 10 жилээр хойшлогдож байна гэсэн. Амуу жигнэг сахарын агуулмж маш бага. Транстос агуулаагүй. Үнсний нэмэлтгүй зөвцүүлэх үйлчилгээтэй. Та эрүүл мэндэд анхаараарай. Яг зүгээр ингээд 4-5 хүн гэдэг чинь тий. Тэгэхээр ер нь бол одоо хавдар судлал үндэсний төв дээр яг ерөнхий мэслийн хангалгаа жишээлбэл одоо юу гэдгийг би ингээд одоо A гэсэн хүн одоо өөртөө ч үзүүлээд инженер гэдэг юмчд үзүүлээд ингээд хангалга хэр зэрэг очртой байгаа вэ? Ер нь бол сүүлийн үед очр харьцангуй багасч байгаа. Төвлөрлийг сааруулъя гэдэгтэй холбоотой. Гэтэ манад бол ялгаагүй л даваа гарагта нэг зах шиг тий маш олон хүмүүс ирдэг. Дээр нь манад нэг онцлог нь
нэг хор тавтартай хүнийг дагаж 2-3 хүн дандаа явдаг. Дандаа хөдөөнөөс ирсэн орон нутгаас те энэ тэндээс ирсэн хүмүүс байдаг учраас дандаа настай хүмүүс бас байдаг учраас аав ээжигээл зүг ярьж байгаа хүмүүс байдаг. Тэгээ манайх бол хагалгаанд за ингээд би онцлогдлоо гэхэд дорож 2-7 хоногийн дараа орох боломжтой. Тэнд болохоор яадаг вэ гэвэл мэдээж бүх шинжилгээнд хагалгаанд орох бэлтгэл шинжилгээнүүдийг өгнө. Магадгүй эдийн шинжилгээний хариугаараа бол эдийн шинжилгээний хариугаа гаргана. Батлна оншоо батлна. Компьютер томороо буюу бид нар хагалгаа хийх одоо цар хүрээгээ харахын тулд булчирхай байна уу, эргэтэн үсрэгсэн байна уу, хотоод нь ямар хуу байдалтай байна гэдгийг бүгдийг харж агаад тэгээд ер нь бол толгойд төсөөллийн хагалгаагаа хийхтэй. Тиймэрхүү байдлаар яаж аваад орож 2-7 хоногийн дараа орох бүрэн боломжтой. Яг л энэ өөрөө болохоор архаг өвчний суурин дээр үүсдэг өвчин байхгүй юу? Тийм учраас шууд өнөөдөр онцлогдлоо маргааш нь орно гэдэг эрсдэл. Яг л өөр янз бүрийн архаг хууч өвчин, ямар архаг хууч өвчин байна вэ гэдэг чинь өөрөө тэр эргэтэн тарьсны дараах одоо нөгөө нөхөн сэргийх учраас хүний архаг хууч өвчин дагаж хөдөлдөг хартай нэг тий дандаа настай хүмүүс байгаа шүү дээ. Бас тэрнтэй холбоотой. Ходоодод урандуулчлаа. Эмийн имчилгээгээ яг 14 хоног уух хэвээр 14 хоног 21 хоног уух хэвээр уулаа. За ингэчээд би өөрийгөө идгсэн идгэг үгээ яаж мэдье. Яг 6 сарын дараа тавтан урандуулах хэрэгтэй. Магадгүй хеликобактерийн одоо нөгөө юугаа шинжилгээгээ тавтан үг шүү дээ. Одоо хүмүүс бодохдоо цусаар өгнө гэдэг. Цус бол тийм сайн мэдрэг чанар биш. Одоо бидний нөгөө ангаах хүн дандаа мэдрэг чанар, өрмөц чанар гэдэг ийм судалгаанд дандаа үндэслэгдэж байдаг. Тэгэхээр мэдрэг чанар харьцангуй бага байдаг учраас өтгөн юм уу заавал амьсгалаар өг. Тэгжээж бид нар одоо хеликобактери үзнэ. Тэгээ хеликобактерийн гол имчилгээ бас юу гэвэл бид нар заавал тэр одоо антибиотик мэдрэг чанараа заавал үзчихээж 100 имчилгээ хийх хэрэгтэй. Тэгжээ тэгвэл тэр имчилгээч төгс бол маш сайн болно. Тэгээд дараа хяналтаа 6 сарын дараа дурандуулаад хянлаа. Амьсгалд одоо хеликобактери өглөө тэгээд юу. Жилд уучлаарай нэг одоо чинь ходоодыг нэг дурандуулахгүй бол болдгоо хоолоо молоо өргөлдөг юм. Тийм бол байхгүй. Одоо болохоор нөгөө хүмүүс бодохдоо болохоор амар том юм шаланг амрон хийгээл доторх улаа олог нь ураад тэгдэг гэж бодоод байдаг. Тэгдэж шүү. Ер нь шаланг л хийдэг. Ер нь бол эмчлийн ур чадвар бас их сайжирсан. Дурангийн одоо чинь одоо эргэлт хөдөлгөөн тий. Тэгээд дээрэс нь тэр хөөс гаралтыг багасгаж байгаа эм тариа уудаг юм мэдрэн ч гэсэн бэлтгэл ажлууд нэг сайжирсан учраас одоо дурандуулаад харцсангүй гайгүй. Яг уу тухайн үед нэг жаахан мэдээж амандаа нэг урт одоо гуурс шургуулж байгаа учраас жаахан эвгүй санагдана. Гэтэл тэр чинь ирээдүйн нэг өөр зарцуулах 10-аас 15 минут чинь ирээдүйн 10-аас 15 жилийн одоо эрүүл мэндтэй холбоотой зүйлийг хянчиж байгаа байхгүй. Тэгэхээр маш чухал шинжилгээ. Ойлголоо. Энд дэр нэг юм. Одоо түрүүн дөнгөсөө та өөрөө хэллээ шүү дээ. Ингээд хеликобактери имчилгээ хийлгэнэ гэдэг. Миний ойлгож байгаагаар хеликобактери нэг 2 антибиотик тэгээд нэг удаад хамгаалах юм гэдэг. Ингээд нийтдээ нэг 3-4 имийг уугаад за тэгээд дахиад өөр юмнууд ингээд нөтгөн одоо хаар гарах боломжтой юм ингээд явд. Тэгэхээр түрүүн хэллээ шүү дээ. Яг энэ дэр антибиотик мэдрэг чанарыг явах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр яг энэ талаар тайлбарлаж өгөөч. Антибиотик мэдрэг чанар гэхээр ер нь бол одоо чинь дурангаар заавал антибиотик мэдрэг чанарыг үзэхэд тулд юу авах хэвээр биопси авах хэвээр. Тэгээд тэрүүгээр болохоор биопсиор болохоор шинжилээд энэ одоо бактери өөрөө ийм антибиотикт илүү мэдэрнэ, илүү сайн үйлчлэнэ гэдгийг үзчихэд эмчилгээ хийлгүүл их сайн. Манай тактикт бол одоо энэ клиникт хараад хад бол дийлэхдээ бол шууд автоматар, механикаар яг бодож байгаа антибиотикуудаа эхний одоо хийгддэг антибиотикийг эхлээд хийгээ дараа нь хосолмол хосолмолоо хийгээд дараад нь ахаад нэг солио болохгүй бол тиймэрхүү тактикээр явж байгаа. Дийлэхдээ ягаад гэвэл бас нэг одоо өрөөсгөл ойлголт нь болохоор манад одоо хангалттай хэмжээний дурангийн эмч байгаа юм шиг боловч манай Монгол орны бүх нэг сайн дурандах тийм хүний нөхцөл байхгүй. Одоо эрт дэлгэрүүлэг ярьлаа шүү дээ. Эрт дэлгэрүүлэгт одоо чи бүх хүнийг ингээ маасаар нь бүх хүнийг хамруулах боломж байхгүй. Хүний нөхц байхгүй. Тэр олон дурангийн эмч байхгүй. Тэр нь байгаа юм болов? Энэ олон нөгөө аймагуд дээр нэг онцлогооны төмөвгээд байдаг шиг. Үсгийн онцлогооны төмөв тийм өмнөхөөс бол сайжирсан. Дандаа одоо нөгөө хандвар тусламжаар тэгээ эрүүл мэндийн яамны одоо дэмжлэгээр ингээд байнга одоо аппаратууд бол гайгүй сайжирсан гол нь хүний нөхцөнд байна. Чи нэг аймагт ингээд хараад хад дуранд байгаад байгаа мөртлөө нөгөө эмч декрет аваад явчихсан юм. Тэгээ эмчгүй. Тэгээ хот руу яв гэдэг. Тэр зардал. Тэгэл амар олон асуудал байгаа л та.
Та хоёр чи хамт Солонгост сурч ирсэн гэсэн үү, ажиллаж ирсэн гэсэн үү? Эмнэлэгт ирсэн гэсэн үү? Тийм бид нар анх тэгжсэн. Тэр чинь баг 10 жил. Тэгэхээр айгу гоё байхгүй одоо жишээ нь ингээл Солонгос, Япон бол Азиадаа бол одоо ходоодны хорт авдраар бол нэлээд өндөрт ордог гэж түрүүн ярьж байгаа шүү дээ. Хоолноосоо болд юм уу тэр хүмүүсийн одоо амьдралын хэв маяг би бол одоо халуун ногооноос л болдог байх гэж бодож байна. Тэгээд ингээд тэр газар нь бас энэ мэрэгжлээрээ ажиллаад эзэмшээд яаж нэхэр бол маш сайн бас боловсон хүчин Монгол байна гэж би ойлгож байгаа. Тэгэхээр манай Монголын одоо ходоодны мэс заслын эмчнэр одоо бусад орны эмч нартай ингээд харьцуулахад ямар хөө байгаа, ямар төвшөнд байгаа. Бид нэр тэндээс сурах хэвээрээ байгаа юу? Эсвэл бид нар бас тэдний төвшөнд очицсон уу? Тийм, ерөнхийдөө бол харьцангуй яг мэдлэгийн одоо юуны хувьд бол гайгүй. Гэхдээ мэдээж суралцах зүйлүүд их бий. Жишээ нь одоо гадны Солонгос, Японд бол дандаа робот хагалгаа дийлэхтэй бас хийгдэж байна. Яг өртөг өндөртөө манад орж ирээд ингээд суурилуулаад ив байхад хүнд жаахан төвхтэй. AI гэсэн үг компьютер. Робот гэдэг нь болохоор алсаас одоо жишээ нь нэг төхөөрөмдөө суугаал удирдаал илүү хүнд одоо minimal invasive буюу хөнөөл багт жижиг шарах үүсгдэг. Мөртлөө одоо робот хагалгааны дурангийн бас хагалгаа гэж байгаа шүү дээ. Дурангийн хагалгааг бол илүү одоо өнцгөө илүү гоёор харж булчирхай адэр түүх одоо юу нь илүү сайжирдаг гэсэн үг. Одоо гарны эргэлт илүү сайн болно л гэсэн үг байхгүй. Тэрнтэй ижилхэн. Яг хөө бусаддаар бол дурангийн хагалгаа манад хийгдээд сайн явагдаж байна. Гол нь дурангийн хагалгаа нээлттэй хагалгаа гэхээс илүү манад болохоор одоо дандаа хожуу шитний хавдрууд дийлэхтэй байгаа учраас бидний одоо нөгөө яг одоо үр дүн гэдэг зүйл маань харьцангуй муу харагдаад байж магадгүй. Нөгөө хүмүүс сая хэлсэнчлэн нэг жил болоод тагчдаг хавдар. Тэгэхээр нөгөө нэг хаалгааны үзүүлэлт нь дахиж байгаа юм шиг тий. Солонгос нөгөөдгөр нэг хичээл байхгүй, такси юм байхгүй. Манайх бол бүр хожуу шатанд онцлогдоод ирж байгаа учраас тэгэл дахих нь бол тэгэл зайлшгуулаад байх л хийж их таарсан байгаа зүйл тий. Би яг өнгөрсөн жил нөгөө Солонгос улсад Кинка гэдэг хотоодны хурал том хурал жил болгон болдог. Тэгээд тэр хуралд оролцоод хараад байж хад ер нь бол эрт илрүүлээд одоо салт туулах хэмжлэгээ гэж байдаг. Хамгийн үе шатны нэгin А буюу хамгийн эрт үедээ байгаа тохиолдолд дотроос нь заавал хагалгаа хийж хүний ходоодыг тайрахгүй дотроос нь ингээ өглөө тавьчихдаг. Ходоод өөрөө дөрвөн давхар хэрэгтэй. Хамгийн дотор давхар буюу дээр субмукоз гэдэг давхрыг ингээ өглөө тавьчихдаг. Хавдартай хэсэг. Хавдад өнгөж үүссэн байгаа хэсгийг. Энэ төрлийн хагалгаа Солонгос улсад 50% нэгдэж нийт онцлогдож байгаа хүмүүс юм. Эрт ороод байна те. Хүмүүс эрт үзэл бие одоо даатгалын систем ч гэдэм юм эсвэл тэгээ цаанаасаа тийг шаарддаг ч гэж магадгүй те. Заавал нэг удаа жилдээ юунд орж иж ийм үйлчлэгийг аавч гэдэм юм эсвэл тийм системээрээ тэгжил чангалж тэгэл тэр хүмүүс нь бүр хөвшмөл болоод наан нь онцлогдлоо. Онцлогдох юм бол тэгээд ингээд хар ухаанаар байх юм бол наан нэг ингээд аваа хийчихнэ шүү дээ. Том болоогүй нэг наан ингэж авч яал нөгөөх нь байглаасаа буцаж төлжөөл айтайхан болол явчихна. Тийм. Тэгэл нэгэнд онцлогдсон юм чинь онцлогдоод имчилгээ хийлгэсэн бол дарааж ойрхон дурандуулаад хинаал явчихна. Дахиад гарах юм бол ахиж хуулаад ч юм. Тэгээд 50% нь мэсцэлд орчихно. Манад бол үсрээл нэг 10% хүрэхгүй л байна. Яг энэ төрлийн хагалгаа. Салт болох. Тэгээд дурангийн эмчнэр маань хийдэг. Одоо дурандж байгаа эмчнэр маань энэ эрт үеийн авдар байна гэж салтын өглөөл авчдаг. Тэгэл тэр чинь бол дараагийн одоо зардал багтаа болно. Тэр хүндээ энэ улсдаа ч гэсэн хэрэгтэй. Яадаг үйл хийн болон бусад төрлийн эмчилгээнүүд бол дахиж хийгдэггүй. Зүгээр хинаал явчих чинь гэсэн үг. Тэгэхээр зардал хамаагүй багтаа учраас эрт илрүүлэхийн одоо нөгөө гайхамшигтай зүйлүүд их байгаа. Уусаа Солонгос улс чинь тэгдэж шүү дээ бас даатгал нүүр хатуу бас одоо хэрвээ одоо өөрөөсөө шалтгаалах өвчин туссан бол бас тодорхой үеиг өөрөө төлөөр явдаг. Тархалал энтертэй холбоотой тиймэрхүү зүйлүүдийн шахаждаг байх л мэдээж. Тэгэл хууль дүрм үйлчлэлтэй газар чинь тэгэл үйлчлээж. Тэгэл тийм таргун хүнч байдгүй бах ер нь тий. Тийм ер нь бол таргун хүн хагалгаа цөөхөн шүү баг. Одоо яг зүгээр ингээд Япон солонгосуудад ингээд яваад харж байхад бол хавдрын өвчлөл бол биднээс хавгүй илүү. Уусаа зөндөө бай. Тоогоор л илүү. Хамаагүй илүү одоо кейсэрээ тоогоороо бүх юмараа ингээд бүгд өвчлөл бол өндөр байгаа гэдэг. Тэндээс амьд гарч байгаа магадлал нь бол юу гэхээр тэр хичээнийгээрээ бас их өндөр байдаг. Тэс чинь манай Монголд яаж юм гэхээр эсрэгээрээ байдаг. Тэр маань юу гэхээр өвчлөл өндөр, авах магадлал нь бүр өндөр. Тэрний юунаас вэ? Одоо юу гэдэг нэг хожуу шатанд онцлогцоо шалтгаалаад байгаа бол зүйл нэг байна. За тэгвэл нэг зүйлийг л ойлголоо. Ер нь ходоодны хорт авдаг бол мэдээж ууж идэж хэрглэж байгаа зүйлээс илүү бас удамшил маш нөлөөтэй юм байна л гэж ойлголоо. 5-10% судалгаанууд үзэхэр. Тэгээ мэдээж нөгөө
дагалдах юунууд тамхи татдаг бол энэ эрсдлийг 60% нэмнэ. Яг 60% гэхээр шууд бүр ингээл юу яана бусад одоо тамхи татдаг хүнийг бол өрсөлдөл өндөртэй л гэсэн үг. 2 3 4 дахин ч юм уу тий. Эмэгтэй дээрэс нь эрэгтэй хүн илүү хор тавдар илүү өвчлөмтгий байдаг ч юм уу. Тэр нь болохоор мэдээж амьдралын маяг нь эрэгтэй хүнийг бол арай нэг одоо хамаага замаагүй байдаг ч юм уу тий. Тамхины хэрэглийн өндөртэй. Манай Монгол жишээ нь 2 хүний нэг нь дам тамхитал өртчийг татдаг гэж байгаа. Эрэгтэй хүмүүсийн 4 хүний нэг. Тэгээд эмэгтэй хүний дундаж наслт чинь 76 тэгсэн мэт л эрэгтэй хүн их 67 гэж байгаа. 10 насаар тийш. Ашгүй ихтэй арх байхгүй. Арх гэж юусэн ярихгүй тий хашаа. Гэхдээ ийм байгаараа. Одоо ингэж байгаа байхгүй. Өвчний түүх бид нэр одоо 10 жилийн өмнө одоо бол яг бүгд нөгөө электрон болоод ингээ компьютер хийдэг болсон. Тэгэхээр яаж ийм ихлээрээ одоо бол намайг одоо жоохон бахиж явахт одоо нэг залуу байхад гэх юм уу. Одоо юу гэдэг ямарсан 10 жилийн өмнө бид нар өвчний түүх нээдэг байсан, резидент байсан. Тэгээ яг ингээд тэр үед нээхэд бүр тийм байдаг байсан шүү дээ. Өвчний түүхэн дээр нь хор зуршил байгаа юу? Тамхи татдаг. За тамхи татдаг бол өлөн үедээ тамхи татдаг. Энэний талаар би бүр дэрийг гайхаад идэв. Яг өлөн үедээ бүр асуумжин дотроо түүхэн дотроос байдаг байхгүй. Та өлөн үедээ тамхи татдаг гонхтон. За окей. Татдаггүй л за окей. Тэгэхээр энэ өлөн үедээ тамхи татал жишээлбэл тамхи гэдэг зүйл бол энгийн хүмүүс юу гэж ойлгодог вэ гэхээр зүгээр татаад тэгээд татж байгаа нь юу гэхээр яах нь вэ? Ихэнх нь бол яг ууш руу ороод ингээ уушгаасаа ингээд одоо хийн солилцоогоо явуулаад одоо ингээд юу гэдгийг тайвшрал юмдыг аваад ингээд стресстэй учраас тамхи татдаг гэдэг. А эсрэгээр хор тавдард буюу улаан олоо ч юм уу эсвэл хотоодны хор тавдард тамхи хийх байгаад. Энэ яг юунаас яаж явдаг процедур вэ? Тамхи өөрөө бас олон нөгөө бодисууд агуулгадж байгаа тий. Тэгээд яг энэ олон бодисууд ч өөрөө болохоор бас мэдээж хотоодны ялангуяа хотоод өөрөө яадаг вэ гэвэл салтын урагдал гэдэг зүйл гэдэг жижиг. Салтын урагдал дээр янз бүрийн одоо жишээ нь тэр хатуулга бодис болон бусад одоо зүйлүүд хеликобактер ч гэсэн давс ч гэсэн тий. Тэр салтыг урддаг, гэмтээдэг, үрслийн нэмдэг тиймэрхүү хүчин зүйлүүд их байдаг. Тэгэхээр тамхи бол ялгаагүй л тэрнтэй л холбоотой нөлөөлдөг болов уу гэж би бас боддог. Тэгж шаарч. Ер нь бол яг зүгээр нөгөө татаал ингэн гут нөгөө хүнд металч гэдэг юм одоо эсвэл зарим хорт бодисууд маань шүстэйгээ зүг залгидаад тэгээ өлөө үедээ гэхээр одоо нөгөө ходоодонд агуулмж байхгүй энэ үед нь л одоо урагдал дээр очиж суудаг гэх юм шүү дээ тий. Банк ч ходоод ч дотроо шүүрл ялгаруулж өөрийгөө чиглэх хүрэх гүцэдэг ч гэдэг. Энэ эмчээ ер нь өглөөний цай уусан дээр юм уу, уухгүйсэн дээр юм уу? Уусан дээр. Уусан дээр үү? Тий. Уухаар маш олон одоо бодисын солилцооч сайн явагдана. Дээрээс нь шүүрлийн процесс ч маш сайн явагдана. Тэр чинь зөвхөн ходоодных гэхээс илүү цөс нойр булчирхаа. За ойлголоо. Тэгээд ер нь хамгийн сайн ойлгосон зүйл бол ерөөсөө л онцлогоонд л ороод их юм байна тий. Илрүүлэгтэй л ороод их юм байна. Тэгэх юм бол ийм болох юм. Эмч нар маань мундаг байна. Та хоёр бол үнэхээр мундаг бас гоё байна. Улам одоо ийм техник технологи одоо чинь тэр AI ч нөө тэр компьютер хийж байгаа юмыг харин илүү хурдан болсон Монголд нэвтрүүлээд дэлхийтэйгээ хөл нийлээд явах юм бол бас илүү олон хүнийг аврах боломж бас байгаа байх гэж би хардаг те зүв бах те. Зүв. Тэгэхээр та хоёртаас ажлын амжилт хүсье. Бас энэ олон хаалгаан дундуура ирж бас бид нэр зөвлөгөө өгж байгаа. Гэтэ энэ зөвлөгөө гэхээсээ илүү бид нар энийг сонсоод үзэх хэрэгтэй. Нэгдүгээр үзэх хэрэгтэй, хоёрдугаар бид нар ингэх хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Магадгүй энийг 100 хүн ч үзэж болно энэ нэвтрүүлгийг. Тэгээд нэг 5 хүн нь те. За окей одоо жил болгоно л нэг онцлогоонд ороод яваад их юм биш үү гэл те. Бид нар бол машиндаа бол үзүүлчихдэг шүү дээ те. Амуу жигнэг сахарын агуулмж маш бага. Транстос агуулаагүй. Үндэсний нэмэлтгүй зөвцүүлэх үйлчилгээтэй. Та эрүүл мэндэд анхаараарай. Подкаста заавал хийгээч. Монгол хүний эрүүл мэндэд санаа тавиач. Та хэд ингээд цаг зав зарцуулаад заавал хийгээч гэж бид нарыг энэ амуу брэнд одоо ивент итгэж байгааг шилхүү те. Бид нэр тусалж дэмжиж байгаа. Тэгээд энэ амууч өөр үндэсний брэнд ямар нэгэн транстос байхгүй сахарын агуулмжинд маш бага юм бүтээгдэхүүн хийж байгаа. Дээжээс нь танд бэлгэлж байгаа маа. За баярлалаа. Нэр амуугийнханд маш их баярлж байгаа шүү. Манай подкастыг хийхэд маш их дэмжлэг үзүүлж байгаа. Та бүхэнд маш их баярлалаа. Баярлалаа.